Хоолгоцлаа гэж. За хатуу самар. За сайн байцгаана уу? Хатуу самар нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. Энд шийдэх дугаар бий. За 5 Хөөх тийм олон дугаар. Хатуу самар дээр ингээд дандаа нэг тийм нэг юм уусаар байгаа. Юу шиг дээ хоолоо хатаад байдаг шиг байна те. Нохоо чи хах нүлээ. Хоолоо хатаад юу явахгүй юм. За бид гурав хатуу самрын ээлж дугаарыг нэг компани байранд офсыг эзэгнээ сууж байна тий. Хамиртан залгацсан бай тий. Энэ болохоор өнөөдөр манай хатуу самрын нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байгаа аялын луужин гэдэг ийм аялын компани байна. Тий. Тэгээд энэ аялын компанитээр танилцаад тэгээд энэ гой дэлхийн газрын зургийн доор бид гурав хатуу самрын эндээс явчих гэж бодлоо. Тий. Аялын луужин шүү дээ тий. Аялын луужин гэдэг ийм компани офс ирсэн байна. За ямар аял гардаг яадаг гэдгийг нэвтрүүлгийн дундуур ярья тий. Тий. Дасгал, ажил, амьдралын сорилт мөр эрч хүчээ мэдэр. Jameson Power. Канадын чанар эрчүүдийн хүч чадлын суурь. За өнөөдрийн сэдв. Аялалтай холбоотойгоор өнөөдрийн сэдв эр хүний жаргал эзгүүхээ. Гэтэ ер нь бол аялах тухайгаас гадна ер нь эрэгтэй хүний ганцаараа байх хэрэгцээний тухай шүү. Ер нь өөртөө байх. Маш онцгой тийм шал өөр ажилтдаг шалтгаанууд энийг ингэсэн шүү дээ. Тийм үү? Тийм. Эмэгтэй хүмүүс шүү дээ ингэдэг гинэ. Эрэгтэй хүн хаяа ингээ гөлөвчдөг шүү дээ. Тийм чи юу бодож байгаа юм? Юу ч бодоогүй гэхээр идэгдэггүй гинэ. Дотроо тоолын бодож байгаа шүү дээ өөр хүн бодож байгаа. Гэхдээ эмэгтэй хүмүүс тэгээ сэтгэж төсөөлж дийлдэхгүй гинэ. Юу бодож байгаа юм? Юу ч бодоогүй. Юу ч бодох. Тийм. Хаяа бид нар юу ч бодохгүй байж чаддаг үстэй. Тийм. Хүмүүс юу ч боддгүй шүү дээ ингээ гөлөвж яхад чинь. Нэг сайхан байдаг шүү дээ. Яг сайн гөлрөхөө. Гоё тийм. Энэ яг ингээд юу ч бодохгүй эмэгтэй хүмүүс бүр галзууруулдаг гинэ. Юу гэсэн юм бэ? Юу ч бодохгүй. Ягаад гэвэл эмэгтэй юу ч бодож чаддаг. Тэгэхгүй бодохгүй байж чаддаг. Энэ одоо ингээд ихтер ингээд хараад бах. Манай хүн ингээд ер нь ганцаараа бай гэж ер нь боддог юм бэ. Би тэмүүлдэгчгүй юм байна. Заавал ч үгүй ээлгэн. Тэг. Миний хувьд бол ингээд заримдаа ингээд жоо хол баймар санагддаг шүү дээ. Яг үнэ хэлвэл би ганцаархнаа ингээд. Тий. Одоо тэгээд аяалдаа эр хүний жаргал эзгүй гэдэг нь бол тэтгэргүй одоо ингээд хүссэн үедээ эзгүйээр очиод авах боломжгүй юм чинь. Одоо 0 чигийн тэрийг л мэдэрч байна. Тий. Яа. Тэр нэг эд хүний эзгүй хэрэг гэж одоо зогтолтой. Тий, одоо зогтол 0 удаас байгаа шүү дээ. Тий, өрөвдмөр. Тий, ямар сайндаа рестер юм байх бол тэр чи одоо яа. Тий. Би ч яг өрөөнд ороод цоочилч. Бүр цаачлаа юм уу? Шал худлаа өрөөч хүн байж чи. Би нэр унтахтаа өрөөнд ороод би тэгэл надад битээ сэрээгээр гэл тэгэл хаагаал тэгэл чимээгүй усчдаг шүү дээ. Энийг эмэгтэй хүмүүс бас яг сайн ойлгох юм шиг байна те. Ингээд ганцаараа байна гэхээр ингээ эмзэлж гээд байдаг. Надад хайр болцсон гэл. Энийг яах гээд байгаа юм яац юм аа. Харин тийм байна. Скол хэл ерөөс яг 0 дуудаад ерөөс ойлгохгүй те. Чи ингээ бас нэг тийм яаж байгаа шүү дээ. Юу ч бодохгүй. Юу ч бодохгүй сууж байгаа. Яг ингээд 0-д утас суух, ингээд тэнд хүүхд тоглоод ингээд гэрт утас хоёр өөр шүү дээ. Тэгээ 0-д ганцаараа утас суух чинь ингээд нэг юм яг чигэн утгаараа кайф авч байгаа байхгүй юу? 0 л үнэхээр хамгийн гоё газар байна. Гоё нэг юм тайван байж болдог газар байна. Яг энэ хэрэгцээ миний ойлгосноор бол эмэгтэйчүүд бол 0 тэгж амар удаа байдгүй шүү дээ. Хөлөө мэдрэл. Та хоёр ингэдэггүй. Би ямар ч үс ингээд гав ганцаархнаа ингээд тийм ээ. Юу ч хэлэхгүй заа юу. Ингээд гараад явчихдаг тийм эрхчлөлттэй болох юмсан гэж гинт боддог шүү дээ. Тийм үү? Тий, зүгээр гараад ич. Би ихнэртээ юу ч хэлэхгүй. Тийшээ явлаа, ийшээ явлаа гэж хэлэхгүй. Гарлаач гэж хэлэхгүйгээр зүгээр би ингээл яг би тэгж боддгүй бол гэдэг би бодогдсон. Тэг надад ямар ч хэрэг байхгүй. Тэрийг би мэдсэн. Тэгэд ирэхээр юу ч хүсдэг гэж би зүгээр ингээл юу ч хэлэхгүй заа юу. Ямар ч тайлбар хэлэхгүй. Хувцас онцол бити юм асуугасаа гэж бод те. Чи ягаад хувцас онцоод байгаа? Хаашаа гарах гэж байгаа ингээд. Тэгэх юм бол заавал хариулах хэрэг болно шүү дээ те. Орогдох. Тий. Тэгээд хариулж орогдож байна. Тий. Тэгэхээр гарах тий надаас асуухчгүй заа юу.
Тийм багсыг заримдаа боддог байхгүй. Зүгээр ингээд уцаа өмсөл тэгээд би ингээл хизээ ирмэр гэж хэлэхгүй. Зүгээр ингээл гараад явчихдаг. Тэгээ яагаад гаргаж байгаа гэж чадчих байгаа юм чи яг ингээд. Гэхдээ нэр яг тэгж би хүссэн шүү. Тий. Тэгээд юу ч би ингээд хэлэхгүй, тайлбарлахгүй тий. Энд юм асуувал аягүй удахгүй заавал хариулах гэдэг байгаа байхгүй. Хариулахгүй гарчвал тэгээд хачин юм болно ч. Харин одоо энэ яг заншихад зөвхөн ганц Монгол ирчүүдэд биш одоо. Яг ижлэх юм биш. Бүх ижлэх юм хоо. Брэд Питт, Анжелина Жоли яг ингээд нөө эд салхаас өмнө яг иржсэн ярьсан да. Би бол ингээ хаяа зүгээр л юу ч болохгүй юм шиг гараад очиж буудалд очсон. Би яг тэр гэж тий. Бүр өөрөө бодол тондоо гэсэн. Тий бодол. Надад очиж буудалд томчног бол тэгэл чи энтэй болсон гэж бодчихтэй. Тий чи ганцаар хийж чадахгүй гэл тэгэл дээр шүү дээ. Бүр хашаа гайцсан шимтэй. Тэгээд тайлбарлал амар уусна тий чи л өөрөө хашраасаа гэл. Тий тийм юм болсон. Тэгэхэд ах л та. Нэр би одоо бүр яг ингэдэг ус. Одоо ингээд хуучин ажил гэр хоёрын хооронд нэг бодол واخгүй юу. Тэгээ тэгэнгუთ ингээд яг 11 сарын бороо бүтэн сонсоод дуусаад дахиад нэг зам сонсмоор штэ. Тэр их гадаа ирчих. Тэгээ дахиад би зөндөө алхмаар واخгүй ганцаараа. Тийм тэрхий явах дээр чинь. Тийм тэгэнгუთ тэнд чинь ингээд хамт ажиллаж исэн хүмүүс ингээд яг ингээд гараал явангууд тааш маш нэг. Цог явах. Гацаар суух. Машин зоохгүйгээд яг ганцаараа ингээд гэрлүүгээ алхах. Ороо өглөө ажилласаа гэрээс ажил руу ингээд энэ хооронд л над үлдэж байгаа ганцаараа үлдэх боломж юм уу та. Тэр гоё шүү дээ. Тэгэл хөгжим сонсоо л алхаад. 20 настай байхад бол яг нэг юм хотын төвчгөө байгаа. Машинаар ингээд хотыг зүгээр хоосон тойроод явчихдаг гэсэн. Тэр бас ингээд гоё л. Зүгээр би тэр машинаар ингээд бүр ингээд шүн мөн ингээд явах дуртай. Гэхдээ ганцаар тэмд ёстой явах дургүй. Ганцаар заавал их нэртэй юмэр. Би одоо бүр тэр төрхөө явдахдаа бол бүр дондох гэдэг шүү дээ. Тийм үү? Тий яг ганцаархнаа юу? Ганцаараа шүү дээ. Би 2 усаа ястай тэгж чадахгүй. Яа супер. Үнэхээр супер. Яг ингээд гаж юм байна. Гаж шүү дээ. Угаасаа л гаж. Гаж юм байна. Энэ IQ өндөртэй хүний зовлон хэцүү. Би харин заав гэн дээр бол их нэртэйг хамт гэж явна. Хол цуг ингээд хамт ингээд явуул гоё. Ядсаа надад хоол өгнө штэ тань. Цагшаа юм уу? Хоол олж идэхин шүү. Тий та ямар одоо ингээд хооллдог амтэн биш дээ тий. Гоё тий. Угаасаа таны дотор нэг юм аюу сонь нэг юм эмхтэй юу байна тий. Ингээд нөгөө тий ингээд хариулт тав нөгөө галтгууд ярьсан сонирхоо явждаг гэдэг шиг. Нэр би яг тэгдэг штэ. Харин тий таны дотор нэг юм тийм юу ч байдгүй. Чи хоол хийж чадахгүй юм ч тийм. Тий. Угаасаа юу ч байхгүй. Тий чи хийж чадахгүй. Би бол хоол идэг болохоор яалтчгүй. Задлах юм уу? Яг ингээд листэ ингээд хотоос гарахтаа листэ өргөл хөгжмөг бүх листийг өрж байгаа л тий. Тэгэл нэг кассет томик аваад тэгэл хөгжмөө чангалаад спикер дээр тавиа. Тэгэл тавьчих. Та нарт ингэж нөө надад зүгээр ингээд мэдрэгдэж чана залуу байхад ийм хэрэгцээ өндөр байсан байна. Одоо ингээд миний тийм хэрэгцээ буруу дайм шиг санагдаж байна. Одоо ингээд яг ганцаараа байх хэрэгцээ гэдэг байна. Тийм төгсөх тусан ч нас ухаар ингээд өөрчлөгдөж байгаа юм шиг санагдаж байна уу? Үгүй яг хэвээрээ. Үгүй энэ үеийнх нь хоорондоо ярих бах та. Ахнар бас энийг ярих бахаа. Мэдгүй. Одоо хүртэл би одоо ингээд тэгээд ингээд бодохоор заримдаа айгу сонь санагддаг байхгүй юу? Давчлаад тий. Одоо би ингээд яг манай найзах одоо яг энэ хажууд байна. За. Би орол тэгээд тэнцээ ингээд хөсөн цагтаа гэртээ хармаар байна шүү дээ. Би тэхгүй тэгэл ардаас уцтана. Бити уцтаасаа л гэж л бодсон шин. Тий. Гэтэ хамгийн гоё тэр супер миний хүсэл бол заа юу. Тий надаас юу ч асуухгүй би хувцас өмсөөл тэгээд чи чимгүй гаралж явчих. Тэгээд хурч ирээд үгүй манай нэг найз байна. Цаа чи gooш. Надаас бас 4 5 ах заа юу. Тэр яадаг гэж явж ястаа тэгжээс та эхнэр нь уцтан заа юу. Би энэ хотын хүн штэ. Би энэ юу дорног авч явж байна. Зууц. Тэгээд маргааш нөгөө төр ирж магадгүй. Тэгэл болоо. Тэгээд эхнэр нь ч тэр нэг үлийн зөвшөөрдөг. Тэгээд айгүй тийм гоё юм найрсаг амьдралтай тэр хоёр. Яа. Би бүр тэр найзтай атархсан штэ.
Тий гараад явчих. Тий. Та тэггүй. Би Яа, ястаа тэгвэл одоосоо 80 юм болно нэрээ. Миний хувьд бол 80 юм бол. Гэ 80 болно. Гэтэ яг нөө гэрт байгаа үүргээ арай илүү хийгээд байхаар нэг тийм жоохон ингээд уяагийн мань толгоч найрлаа. Тийм үү. Би баяр хэлснээр бүжинх нь үний юм бэлээ. Бүжинх. Тэгэл ингээл гэрээс гарахгүй болохоор ингээ хөрх лов байл тэ. Чихний хичээл тэгээ. Би ч өгөн сэтгэл дотор явдаг. Эстишээ хамаагүй гараад явчихдаг. Гэтэ нэр ялчгүй нэг тийм ганцаар байх хэрэгцээ нэр байд юм уу байд. Нойлд ч тэр ажил тараад ч тэр нэр хаяа тийм. Заавал баг өдөр болгоно ядаж нэг 10 20 минут хэрэгцээ байх шиг. Надад бол. Яг нэг ганцаар. Хөөе, найзуудтайгаа цуг аялж явж үзэх юмсан шин би заримдаа боддог шүү. Ихнэр хүүгээ. Тийм. Харин би нэг удаа тэр найзтайгаа би бас тэгж явсан. Тий, супер байсан. Тэр удаа супер байсан. Яг тийм бол надад хинч хорихгүй, хинч яахгүй те. Би найзтайгаа явж байгаа юм чинь дээ. Тий. Йоо, ихнэртэй бас тэр тал дээр болж байгаа зовлонтой. Тийм шүү дээ. Тийм. Тэгээ яаж яхад өөрөө дураараа машин барьж байгаа. Тэгээд харж хамгаална юм гэдэг. Айгу хэцүү. Тийм болохоор найзтайгаа аялж явуулж ёстой гоё. Тийм байна. Яг би нэг найзтайгаа нэг л удаа тэгж аялжсэн. Яг найзын хүрээлэлтэй гэх юм уу. Тийм боломж баг л олддог юм байна. Үгүй баг. Тэгээд сая та хоёрыг ярьж байгаа сонссон. Ингэж яагаад ингэ хөвшчүүл яг бактлис ярьж ирсэн гэх юм. Энд чинь нэрээ бодсон чинь найзтай удаагаа нэг аялнаа гэж бодоод л бид нар хоорондоо ярилж чадахгүй байгаа байхгүй. Тэгээд нэрээ нэг аял. Тэгвэл найзуудтайгаа л аялмаар байна тий. Ядаж одоо яаж ч зохицуулаа аялжуулахгүй юм. Хэцүү шүү. Эхнэр бол тэгэл дандаа цагддаг байхгүй. Яг үнэндээ ингэ бодоод угаасаа ер нь жоохон хараад байна. Бүх эмэгтэйчүүд цагддаг нөхрөө. Ямар нэгэн байдлаар. Тэр шүү. Тэгээ ууж идэх чинь ингээл цагдаад эхэлнэ шүү дээ. Тийм ээ тэр бол одоо ингээд өвдөж уг би ойлгоод би мэдээд би өөрийгөө мэдээд нь шүү дээ тий. Би уг мэдээд байгаа үстэй тий. мэдэхгүй шүү дээ. Тэгэл чи мэдэхгүй л гэж зүгээрээ. Уг би мэдээд байгаа шүү дээ. Тий. Яг мэдээд байгаа ч юм уу ч. Би яг нэг удаа өөрийгөө мэдээд байгаа чи мэдгүй байсан юм. Тэгээ одоо би ч өөрийгөө мэдгүй л. Би ихтэрдээ би өөрийгөө мэдэн шүү дээ. Тэгэх юм бол уурсан. Чи өөр чиний мэдгүй. Аргун бол ерөөсөөр ингээд бүжин байж байгаа юм туулаач болохгүй тэгээ шууд хэлэх юм шиг. Чи юу мэдэхгүй гэсэн тэгээ юу болох вэ? Чи ядаж ив туулаа болох хэрэгтэй. Том наснд үсэн туулаач болохгүй байсан бол тэгэл гоё хөөрхөн нэг юм бажисэн өвгөн болоо тэгэл. Яа. Тэр бүжиг тэр амаа хоол юм яг үнэн те. Яг үлээд төрсөн. Ягаа нөгөө хашаа хамаагүй явдаг. Тийм болдог үлээ. Нөгөө нүүгээд ингээд хаашаа явах юм бэ гэж өөрөө мэдэхгүй даа. Тийм мэддэг шүү. Тийм жид мэддэг шүү дээ. Тэр л ахгүй. Тийм. Гэнэр яг ингээд нэг тийм эргчлөө. Тэгтээ тийм үргэлж эргчлөөдөө үл эн чинь галзуурна шүү дээ. Болохгүй шүү дээ. Тунгийн тарал. Тийг хаяа яагаад эргчлөө өгчиж болдгоо юм бэ? Эмгтээчүүд таамаар нөхрүүдтэй. За яг энэ та үзэж байгаа бол энэ комментор хаших гэлэхгүй бол хаших нэлээ. Нэлээ аж холбогдол үзүүлж тийм ингээд удаан боолчлолд байхаар хүн ийм баг. Зүгээр орчин үеийн дэлхий дээр байгаа хүмүүсийн ингээд талан буюу ингээд бүх зүгээр гэрлийн ирчүүд бүгд боолчлолд байдаг насаа. Боолчлол халагдаагүй юм байна. Боолчлоос гарах нэг арга байна. Өөрийгөө боолчлолтой хөө гэж бодох. Нөгөө нэр энэ хараад байдалд бол яалтчгүй хараад байдалд бид нар амьдарч байгаа. Тэр нь хиний хараад байдалд амьдарч байгаа нэг бол эхнэрийнхээ хараад байдалд бид нар. Тэгэхээр хараад бус болмоор байна заа. Тий. Манай их тусгай хамаагүй мэрэл. Олон мэрэл дээрээс. Яа. Тий. Яг тэгнэ тий. Чи бүжин шүү. Чи яа том мэрэл байна. Нэр манай одоо энэ аялын лууч гэдэг энэ компани шүү дээ. Эдрийн одоо зүгээр эдрийн нөгөө явуулдаг юунд нь ч гэсэн хамаагүй явчихмаар байна одоо би. Сая эднийх тэр нөгөө тайгар руу аялалж явуулдаг гэж ганцаар явдаг гэж. Тий тэр гоё. Үгүй надад бол тэр нөгөө нэг хөх хот руу явдаг нь тэр чинь
хэдэн хоног гэж юу? 6 шүн 7 өдөр. 7 тийм үү? нөгөө эмчилгээний нөгөө шинжилгээ өгдөг. Тэгээд Бүр ингэ тасалцсан. тэгээд 6 шүн 7 өдөр. Тий. Ирж явах одоо зардал, очиод байрлах зардал, Тий. аяллаа хөтөлбөртэй жинийн алгаараа тэгчээд Тий. Тэр нөгөө миний аваатар ингээд үзээд бүх юм үзээд тэгээд дээрээс нь тэр нөгөө шинжилгээнүүд өгч. бүтэн миний шинжилгээ. Тий. хаашаа явах юм? Хөхөт. Хөхөт. Хөхөт руу. Хөхөт тэгээд юу л тэр жилийн тий ингээд явах юм байна. Тэгээд 910 мянга. Эндээс тэгэл богоон сугал явчих юм дээ. Тэгээ энэ ч бас богоон суугаад булцкарт нь суугаад тэгэл явчих юм бэл. Нэг аялчмаар байвал тэр чинь давхар бие үзүүлчихэд гоё газар Тий. үзчихээ. Сайхан ингээд тархиад зэнгэлчээд ирэх Ганцаараа яа. тэгээд Ганцаараа тий. миний бодлоор ихнүүд би бие хайрлахсан юм аа гэж өгч өрнө илүү. Манай ихнүүд л авч өгч. Тий. Яг байна. Бүжигник бол яваалаа. Ийм нэг юм байлаа. Тэгээ бүр амар тэг яг ингээд бүр богоо хөдөлтөл нь хажууд нь байж байгаа. Чи энд явах чаа. Тэгээ богоо хөдлөгөд буудаг. Тий. Нөгөө нэр тэр шинжилгээ бүгд ороод тийм үнэтэй байна гэж чинь болдог юм уу? Хэд 910 мянга болж штэ тий. Тэгээ гол нь энэ ч бол Монгол 60 шүү. ийм 910 910 мянга. То 910. энэ баг эмнэлэгт үзүүлэх. Оо тийш юм. Тий. Тэгэхэд очиод газар үзээд аялаад ерөөс бүх юм баг 910 бүр Тэгээ шинжилгээ өгөөд шинжилгээ өгөөд. Тий. Тийм билээ. манай ч хөхт руу айгуух юунд явд юм биш. Дэмжлэгэнд явд юм биш. Тийм хөхөд чи ер нь хятадын юу чинь тийм эрүүл мэндийн үйлчлэл айгуу Тэр нөгөө нэг нөгөө эмнэлэг нь тийм Европ, Азийн хосолсон дорнолтой. Өрн дорн хоёрыг хосолсон эмчилгээтэй. Тийм эмнэлэг юм гэсэн. Тий. онцгой тийм шинжилгээнүүд байдаг. Нүүр янз янз байх нөгөө ягаад тийм болсныг нь тодруулж байгаа гэх юм уу? Энэ шинжилгээ юм. Тий, ер нь одоо тэр нөгөө урьдчилсан нөгөө шинжилгээ гэдэг байгаа шүү дээ. Тэр аягүй чухал гэдэг нөгөө хор тавдрын урьдчилсан шинжилгээ бүгд багтдаг юм бэл. Тэгэд 91 82 82 гэж чийжлэхэд аягүй амарх юм билээ. Аяллаа л ууж. Зүгээр ингээл 91 тэгэл 82 юм уу? 82 оны хүн байна. Аав чи би нэг 81 зүрч. 82 оны хүмүүс шууд чийжлээ. 91 82 82. Тэгээ 91-ийг яаж шийдэх вэ? аав чи нэр би өнгөрсөн жил аав чи юу явуулсан юм? Манжуур. Тий. Тэгээд нэр аав чирийг явуулвал зүгээр юм байна да. Тийм байна шүү. Тэгээ яг энэ чи ингэж юу яаж байгаа юм ингээд тодорхой өдөр цаагаад тэгээд явах юм уу? Ерөөсө 7 хоног болгоо явна гэж хэлээ. Ингээд явах Энэ 7 хоногт явна, дараагийн 7 хоногт байгаа гэж. Хагас өдрөлөө бүтэн сэдрүүлээ явдаг гэсэн тий. Бүтэн сая өдөр. Тэгээ бүтэн сая болгонтой ингээд явж илээ. Тийм шиг л. Тэгээд ерөөсө ирсэн. Аав чирийг олмоор юм бос. Бусдад захиалчаал тэгэл бүтэн сая өдөр явууллаа л. Тий. Тэгэл яг бүтэн сая өдөр нь ирэх нь шүү дээ. Яа, эр хүний жаргалыг зүгээр гэн аавыгаа ганцаараа гэр явуулаад ээж явах болоо. Яа, ээж яаж. Тэг ганцаараа. Одоо нөгөөх нь аягуул ганцаараа явахгүй гэж. Тийм шүү дээ. Яг ихнэр юм эзгүй юм навч амар эзэнтэй газар. Хүү нэг ганцаараа их болоо. За одоо энэ бидний яриад байгаа нэрийн аялал луужин гэж компани олон төрлийн аялал явуулдаг юм байна. Тэгээд эхний ээлжинд нэрээ тэр юуны хотын тэгээд юутай шинжилгээтэй тэгээд шинжилгээ үзлэг байгаа юм шүү дээ. Эмнэлгийн үзлэг ороод шинжилгээнүүдээ өгөөд тэгээд газар үзээд сайхан аялаад ирвэл. Тийм аялал байна. Жинхэнэ формат хийчихээ шүү дээ. Тий. Юу ч бодох хэрэггүй. Яг гэх юм бол заа бүх юм чинь ингээд тийм ээ хөдөлж аваад явчихсан чамаг тийм ээ унаагаар үйлчилчин тийм зүгээр би аваад очоод суучин тийм ингэж явах илүү байдаг говьроо явахаас илүү тийм шүү дээ амар тийм манайхан ч нэг ийм яриад гэж 90 жуултгаа явж байгаа гэхээс ингэж шүү дээ үнэн шүү дээ тэгэхэд чинь юм 90 лүү бараг ийм зарлаа тэгэхэд бүр яваад очоод үзүүлээд газар үзүүлээд хөтөлбөртэй хоол унтаа бүх юм тийм гайхалтай Манайс чи хизээ хохот явж илаа буяа бид гурав. бид шиг Одоо бол янз бүр болоо үстэй хохот бол зөө. амар гоё. Чи одоогоос 11 онд 12 онд явж ирсэн. Тийм. Тэгсэн чи одоо ч метротой болоод хохотол зүгээр л янз бүр болсон байлгүй. тийм
нэг очиж нэр үзье гэж бодсон. Энэ далмаар үзчих юм байна шүү дээ. Тэр бас нэг тийм зөвхөн нэг эмчилгээний нэг юу биш тийм ээ. Шинжилгээ өгөх зорилттой биш. Тэр чинь бас хажууд нь тэр аватар, миний аватар үзүүлээд ингээд нөгөө жуулчдад үзүүлдэг нэг бас үзүүлээд ах шиг байгаа. Үзэх юм угаасаа их байгаа хөө. Тийм гоё. За заавал юм уу авгаа яаж явуулах вэ ганцаар гинэ. Дасгал, ажил, амьдралын сорилт бүр эрч хүчээр мэдэр. Jameson Power. Канадын чанар эрчүүдийн хүч чадлын суурь. За өнөөдөр бид хэдий ах トゥ самар нэвтрүүлэг ярьж байгаас ир хүний жаргал эзгүүээр гээд байгаа нь тий зүгээр яг эрчүүд ганцаар байх хэрэгцээ бай. Тэг чи би ингэж хэлсэн шүү дээ. За Эмэгтэйчүүд ч гэсэн би ингээд өнгө дарахын явсан гэд пост хийсэн байхгүй. Бүр нилээ одоо миний фэйсбүүк руу орвол байгаа. Маш олон эмэгтэйчүүд би ч гэсэн ингэж явахыг хүсдэг гэдэг байхгүй. Ганцаараа аялахыг. Ганцаараа ингээд нэг тийм эрэгтэйчүүд ч ганцаараа явах гээд ганцаараа байх гэдэг юм. Чамтай явъя гэдэг юм шүү. Чамтай явъя гэдэг юм. Ганцаараа явах гэсэн. Мос атах юм нөт. Ашиг зүгээр ингээд зүгээр авч байгаа байхгүй. Би ганцхан эрэгтэй үйл ингээд нэг ганцаараа байх гэдэг юм уу гэсэн чинь би л тэр эмэгтэйчүүд бол тэр ингээд нэг юм хүүхэд гэр бүлийн тэр нэг юм нэг дарамт гэдэг юм уу те. Харин тэр өндөртөө болохоор зүгээр тэрнээс хэсэг хинч бас ингээд нэг чөлөөтэй байх гэдэг юм уу юу ч бодохгүй байх. Бас эмэгтэйчүүд ч гэсэн л тэгж ганцаараа байх гэдэг юм. Би одоо очиод за миний найз одоо дуртай газар очиж шоно гэдэг хэлчихвэл бас сүйдүүлнэ. Одоо тий хэдэг гарах гэдэг чи. Яг одоо явж явах гэдэг. Цэдэр оронд явах гэдэг. Тий хэдэг хэлж яригдах нь бол нэр яг ихнээ. Яг тэг нэр итэх. Гоё тий. Намаг нэр яг ингээ жоохон анзаараад би нэг гарч ордог байсан одоо хари идэжсэн юм дээр намаг манайх амар дарж авчихсан шүү дээ. Ингээ жоохон ойрхон дарцсан. Тэгээд нэг өдөр 10 жилийнхэндээ уулзсан 3 хүртэл явчаад тэгээд гэртээ ирсэн чинь би ингээл дотроо ингээл бэлдээл. За одоо нэг 2 цаг лекс сонсон 1 цаг лекс амар сэтгэлээ бэлдээд орсон чинь л манай ихнэр орч өө миний хайр хоол хийсэн баг гэдэг тэгж яваад үнсчий. Тэгээд яа юу болчих вэ гэдэг нь сандрал. Тэгээд тэгсээр намайг Ингээд бүжингийн эхлэлэндээс тэгээ тэгсээр хагаад манай их намайг ингээд орлоо унтуулсан байхгүй. Би одоо хизээ загнах юм болоо гэдэг ингээд хүлээлттэй байгаад байгаа шүү дээ. Тэгээд би баг ингээд цочид сэрж мэрээд. Цочид сэрж мэрээд. Тэгээд тэрнээс хойш би ер нь шокнд орсон. Ингэж л гүлг болгодог юм байна. Йоо ямар юм бэ? Яа. Тэгээд өөр нь бүжин болсон доо. тэр ихтэй лаг нэх байл шүү дээ. Яг ингээ хүлээж шүү дээ. Одоо ингээ яг хүлээлтээс тис өөр ингүүд бүр ингээ шок. Лаг нэх байлээ. Тийм тэр нэр тэр Брэд Питтийн тэр юуг би яг нэрээ ярилцлаган дээр уншижсэн юм байна. Тийм ингээд эртөө хүн яг ингээд өөрөө ганцаараа нэрээ ингээд сулрах гэдэг юм уу ганцаараа байх хэрэгцээ байдаг. Би яг ингээд бодолд очиод тэгээ бүр ингээд яг хүссэн бүхнээ цагаалаа. Баахан сонио авцарч урдаа олж гад албаар бүр ингээд сонио ингээд шүүж уншдаг гэдэг. Тэр над ихэ чинь би одоо нүдэнд ярьлаа гэж бодно. Тэгэхээр нүдэн юу гэж хариулна гэж. Тэгээ Брэд Питт чинь салчаа үсттэй. Чи надаас алах гэдэг юм уу? Яа, ямар даа. Яа, яг би одоо юу гэж Брэд Питт бишээ салаг хүний нэр барьчихаа. Тэгээ би ингээд нааш ингээд баян голт нэг өрөө аваа зүгээр л гоё ингээд сонио уншаад ганцаараа баймаар байна. Яа. Тэгэл хэлээд үзэхгүй та. Ир хүн чинь нэг юм ганцаараа байх хэрэгцээ байд юм аа. Энэ надад яг боо хэрүүлэн авах юм да. Би одоо очиод хөөрөөд шээ бүр ичдэг. Сумалж үзсэн. Аа лачаад ер нь проблемат шинжтэй шүү. Янз бүр залхад авцсан. Нэр яг би нэг ганцаархан гоё бодолтгомж болдгоо ганцаархан тий. Тийм шүү дээ. Яагаад болохгүй яа. Яагаад болохгүй. Иш зайлал. Одоо тэгээ ингээд тий ингэдэг гэсэн шүү. Ингээд нас яваад ирэхээр эмэгтэй нь эр хүүс рүүгээ ингээд ойртоод эрэгтэй нь эмэгтэй хүүс рүүгээ ойртоод эхэлдэг гэсэн. Тэр үнэн баг. Яг би бол ашиг гормон өөрчлөлт. Эмэгтэйчүүд эстроген багтаад эрэгтэйчүүд тестостерон багасаал явдаг. Тийм. Тэгэл ингээд хоёр талаасаа ингээд хүүсийн хувьд ингээд тийм замдаа боллоо шүү дээ. Тэр чинь бол таныг яагаад ч гоо заяа. Гэтэ тэрийг эхлэхээс өмнө ганцаараа хонь. Баянголд Улаанбаатарт заяа. Тэгэхгүй бол та тэгээ тэр чинь эхэлчихвэл та Баянгол айгаа тончоодчих ганцаараа. Оо нэр айгуу то би нэр Бээжинд нэр наадах чи үзсэн.
айгу гоё болгодог байхгүй юу? За. Тий. Үнэхээр тансаг бодол заяа бүх юмтайгаа. Тэгэл ингээд ганцаадахна гэсэн чинь тэгэл айгу тэнэг санагдал. Тэгээ би бол чадахгүй юм бэл нэр. Яг цагаад болохоор ямар вэ? Яг цагаад болохоор байхгүй. Нэр шүү. Нэрээ санаад эхэлж байна. Гог нэр хажууд түн байхгүй те. Тэгээ онгормоор гэж тийм гоё бодолд орчлоо гэл. Ядаж гайхуулмаар биш те байхгүй тийм байхгүй. Гэтэ дээрээс нь нөгөө эрэгтэй хүний ганцаараа байх хэрэгцээс гадна нэмээд нөгөө нэг өссөн орчны нэг юу байна. Та бол одоо чи ингээд нөгөө ганцаараа өссөн болохоор тий манай бас манайны зус тийм бохгүй айлын ганц. Яг тань шиг ингээд нөгөө ингээд хүрээ гэж залгаад байхгүй. За Чи солиот юм уу яах вэ? Хүрээ маань хоол ийцсэн байна. Хитэн бие байна. Тэгээ тэр нөхөр бол ингээд би үл ингээд хүнтэй л байл гоё. Тий хүнтэй байвал гоё гэдэг байхгүй. Тэр үдэл ажилласаа ингээд явна штэ тий. Тэгэн гууд ингээд яг тань шиг хаших тэгээд гэстэй тий хамт явах хүн байна. Би бүр ингээд ганцаараа явах төрөс болж байгаа чи. Тэгээ дээрэс нь нэр өссөн орчны юу байна. Тэгээ өөрөө тэгж яриад байгаа юм чи. Гүү би үл ерөөс ингээд олон хүүхдэд айл төрөхгүй яваа л гэж боддог гэсэн. Цонхон дээрээ би ингээд хүүхдүүд тоглож байгаа юу цонхноос нэг аюу хардаг гэсэн. Тэр бас нөлөөлдөг баха. Тийм ч юм уу. Манай авал намайг ингээд баян цаг үгүй ганцаараа байцвар. Би ч өстой ерөөсөө яг ингээд багаансаа нэг юм олон хүний анхаарлыг дуунаа. Яас болцсон. Одоо ихтэй ганцаараа нэг тийм асуудал бас биш ч юм уу. Эргээ харьцангуй байна. Харьцангуй пресинг салж үзсэн. Тэгвэл ганцхан надад амьдр. Ганцхан. Би ашигтай шүрүүхтэй лашаач чамаа. юм байхгүй чинь дээ. Хүн болгоо ширүүдтэй сууж. Тий, бид хоёр бол алдах юм зөндөө те. Амгалан 50 амьдралаа алдчих шүү дээ. Амгалан 50 амьдрал чиний дотор байдаг юм аа. Хатан байдаг юм аа. Яа, солноо тэр хотлоо. Гэхдээ юу яалцчихгүй ингээд нэр заримдаа боддог шүү. Яагаад би ингээд зүгээр ингээд юу ч хэлэхгүй гараад ичж болдог юм бол тий. Зүгээр ингээд ганцаархнаа гараад кино театр яагаад явчих орчих болдог юм. Гин тийм бод борж ирнэ. эсэргээрээ ихнэр тань одоо нүдэгчдэр ингээ гараа явуучвал бас сонин уу? Эсвэл угаасаа тэгж харж явж чаддаг юм уу? Тэгээ явчихвал та чадах юм уу? Яагаад юу ч хэлэхгүй гараа явчих юм одоо гэл. Тий, сонь шүү дээ. Яг чиг болоо тий. Тий чадахгүй чи тий. Та үгүй би чадна гэж байгаа бол тэрийг нэхвэл болох л. Тэр хэмжээний одоо өөрөө чадчихвэл зөрүүлээд нэг ч болох юм шүү дээ. Би харин бас ихнэрээ бодсон чинь ингээ хаяа гараа явчих надад хэцүү байгаад байхгүй. Хайчих чигээр. Тэгэхээр би одоо бүжгэн зэрэлээ. Би гамдах юм л та. Чиг ирчүүтэй ярих юмс. Яа. Зөвхөн тийм бүжин гүлэг хоёртой. Нэр яг юм Брэд Питт чиг ирчүүтэй. Тэр бизнес явуулдаг те. Тэгээ ингээ юу одоо мотоцикл дээр бариад унаад явдаг. Зүгээр л ингээд шууд ганцаараа очиод буудалд ингээд 5 ганцаараа ингээд жаргалтай байж чаддаг л ирчүүтэй юм байна. Тэр юу уудаг намаагүй. 5-2 ч муугаа мэдхгүй бас бисиг уугаад байгаа үстэй тийм. Манай энэ тэгж амьдардаг нэг найз надад байдаг шүү дээ. Гэхдээ аргуна эрэгтэй хүн хаяаж гисэн буудалд очиод ингээд хонжоох тархиа ингээд амрааж ах хэрэгтэй шүү. Намайг яаж бүжиндгийг хардаг гэдэг болохоор аргуна хаяаж гисэн тэгж ийгээд тэгж болт юм уу? Энэ хүмүүс байна. Танилцуулах уу? Тэгтээ нөгөө хилдэг үг нь аргумент нь амар тий. Хөө чи тэгж их олсон бол би чам зүгээр л явна ихтэй л гэнэ. Тэр санхүүгээр л ингээл нав дарж байгаа тий. Хөө Брэд Питт хэдийг олтыг чи хэдийг олтыг. Тэгээ Брэд Питт өндөр болдог мөртлөөл тэгэл даралсан шүү дээ. А гэхдээ Брэд Питт чи явчих чаддаг гэсэн юм байна. Тий Брэд Питт ч юм бол хаяа явчих. Юу ч хэлэхгүй тэгээ гараа явчих. Чад бодлоо гэсэн. Зэрлэг байна шүү. Миний бодлоор. Ирүү. Би багч. Харин тэгээ би ирчүүтэй ярмаар байгаа байхгүй. Ямар юм нэг хатуу самар авах вэ? Нэг хоёр талтай тий. Нэг гүлэг нэг бүжин суулгацсан нэг ачаад. Хэцүү. Тий. Нэр тийм байна. Гэтэ За чи тэр хүний хэлнэ. Би батмаар. Та тэгж 0-1 тэгж удаан сууддаг юм уу? Би гэртээ эзэн шүү. Нэг онцлогоор өнд орчдөг гэсэн тий.
Нөгөө одоо ингээд ачаач нөгөө хүүхдүүд нь том болоод тусдаа гарцсан. Тэр унтлагын өрөөг нь 0 өрөөл болгочихсон юм шүү. Тий. Хүүхдүүд багуул тэгэл өстой яг шүү. Тэгэл боллоо. Тий. Би ганцаархан унтлагын өрөөнд гэж гинт би босоод тэгээд нэг том өрөөнд ороод бас суучна. Тийм бас эрх мэдл байна. Тэгээ бас гэртээ угаасаа уг нь ганцаараа байгаад байт юм байна тий. Тэр хэрэгцээг нөхөр аваалаа юм л та. Тий. Аа. Нэр ганцаараа авах хэрэгцээ байд юм аа байт. Тэгээ би тэр пенс тоглоулагч пенс тоглуулад тэгээд би яг том өрөөнд ингээд хав харахгүй ингээд суудаг. Өөдөө тэр хэрэгцээг бас хангалттай авч тийм шүү. Тийм харин тийм л юм байна. Тийм байна. Чаавал гарч чад гинт гарч чаддгүй байна. Гинт гарч чаддгүй. Би гарлаа шүү. Гарлаа шүү. Гоо тийм ирчилээд хүн байдгүй хөө. Юу шийдэхгүй гараад явчихдаг те. Манай брэд хал байна л да. Брэд хал л да. Тийм байна те. Тийм байна. Юу шийдэхгүй гараад явчихдаг юм юм. Өөрийнх нь ярьсан брэд гэсэн биз. Тийм хадлаа ирсэн. Ахуулаа. Би асуунаа. Тэр үйлч амар балаа. Хоёулаа дундаасаа хэдэн хүүхдээ нэг өөр хоёр. Тэгээд нэмээд нэлээд олон хүүхдээ. Өчигдөр өргөж авсан те. Тэг өргөж авсан те. Тэгээд бүр нэг одоо хүүхдүүд нь тэгээд одоо их төр дээр жоли дээр байгаа юу? Тийм бах те ээж тэрлээд бах те. Ярас. Хэцүү л гэр бүл юм шиг. Тэр эр хүний жаргал эзгүүхээр тэгээд нөхдүүд тэр ер нь нэг тийм ам манд дуртайч биш. Тэгэл ер нь дөөр ингээд ганцаараа байх гал явах гэдэг юм шигтэй. Ер нь загсанд дуртаад байж шээ. Тэгээд тийм загсанд дуртай даач биш, ам дуртай даач биш. Тэгэл архи амраа гэдэг. Ер нь нэр найзуудтайгаа ингээд ер нь би ганцаараа аял маялд явах айгуу дургу. Тэгээд хамгийн ойрын найз чинь ихнэр л чинь л авчихдаг. Ихнэрээ дагуулаад явчих юм шиг. Нэр сайжаа баахан гусцоо даал. Одоо гинтг ухаад ороод. Тий, одоо тэгээд миний нэр аюу хүсдэг юм. Зүгээр яг дотныхоо найзуудтайгаа явмаар байна. Ихнэргүй. Тий, тэгвэл гоё. Нэр тийм яг найзуудтайгаа л явмаар байна. Бүр хөвшөрчхөөс өмнө заавал явж үзэх хэрэгтэй юм шиг. Юу яриас. Яг хөө тэгээд хөвшөрсөн ч хүн хөвшин гэж өргөө бодохгүй л дээ. Бүр л ингээд хөл гарч чинь ингээд тий хөдөж чадгаа болчихвол юу юм хийсэн ш. Тэрнээс биш явна ш. Гэхдээ нэр тэр ингээд тэр нөгөө Бадрууган дурсан бурсамчдэр бол тий энэ яг ингээд хотын унган гэдэг юм уу хотод өссөн нөхдөч аюу тий загсан дээр хотоо яг найзуудаар явд юм биш тэрчүүдэрээ. Тий тэгээд тэр чинь заавал загс өрдгөн ч биш хамаагүй. Загс барихгүйсэн ч тахаа явчих юм биш тий. Тий тэгээд тэнд ингээд яхав дээ тэгэл уумаар ойл нэг нь уугаал тэгээд хинжээ ингээл уугаал дээ чинь нөгөө хэдэн загсаа барайл тэгэл яриад инээж өхрөөл тий. Тийм тэгэл нэг тоогоо барьдаг нэг нөхөр өдөг гэж байгаа чинь. Би нэр найзтайгаа тэр явсан үнэхээр гоё юмсэн. Найзтайгаа би манжуур явсан одоо эн чинь 5-6 жил юм. Айгуу гоё юмсэн. Тийм манай найзад нэрээд жилийн өмнө гэж ярьж ирсэн юм биш хэдүүлээ Бээжин госын стар гэх тий Бээжин айл гэдээсэн чинь тэгээд арахгүй тэг яасан юм битггүй. Нэр яг ингээд нэр найзуудаараа тэгж нэг сүртэй явж байгаагүй мэнэ. Их сайндал нэг уулзсан тэгээ уулзаал нэг хоёр өнгөрөөгөө л ээлжлээл ингээл тий ингээл утсан дугураал. Тий. Манай нэг найз самрал гэж хэлсэн. Тэр бас аюу сонирхолтой ажилласан. Самрал гэхдээ тийм юу одоо жол хүмүүс бас их ажил биш юм шиг байл. Тийм шүү дээ. Хэцүү шүү дээ. Хэцүү юм шиг. Хэцүү. Хайгаад ойлуулчихдаг. Би найзынхаа ахтай цугаа богд ууланд би 3 онжсэн шүү дээ. Тий. Надад бол өстө там л ийсэн. Тэр одоо тэр ингэ юу яд юм энэ асрал тайрхан руу бас 2 жилийн өмнө л үү циркэс үүрээр 3 цагт цуглаад Бурганаар яваад тэг асрал тайрхан дээр очиод тэгээд өглөө яг асрал тайрхан руу гарахад өглөө яг нар манчгаа таарсан тийм аялал үүдэг. Тэр болохоор юу гэдэг нь ганцаараа хүмүүс ихэнхдээ ганцаараа хүмүүс явдаг. Тэр аяллыг зөвхөн байгуулдаг нэг бүсгүй байсан бохоггүй. Тэгсэн чинь харин тэгчихсэн бохоггүй. Ингээд яг 12 хүн суулгаад Бурган дээр ингээд 3 гээд 12 биш 9 хүн суулгаад явхад 9 хүний 7 ингээд дандаа ганцаараа. Тий нэгэн хос явсан. Тэгээ нөгөө хос нь явчаад тэгээд аюу эвгүй байсан гэд. Тэгээ тэгэнгүүт ер нь дандаа ганцаараа явдаг шүү дээ. Тийшээ залуучууд аюух ганцаар явдаг. Өөр эмгтээчүүд хүртэл байна гэсэн тий. Тэгээд хоорондоо баг нэг сүртэй юм ярихгүй. Тэгээ асар тайхнаас бууж ирээд хоолоо идээд хоорондоо жоохон танилцчаад тий тэгээд тийм аялал байсан гэсэн. Би гоё сая тайган явуулдаг. Энэ аялал луучин чинь тайг руу явуулдаг гэж. Тайг руу явуулаад 29-нд явуулна гэсэн нэрээ. Одоо нэг нь 12 сарын 29-нд.
одоохон болсон шүү дээ. Тийм байна тий. Тий. Тайхад дүн өглөөгүүд нэр яагаад юм бэ? Гуар бүр гоё гэдэг гэсэн. Ер нь химэл сэргэлтэй. Тэр тий нэр евро цэцэг өнөр чинь нэг тийм ирчүүд ангаар гардаг гэх шүү. Албаар ингээд шуурхтай өдөр тий. Тэгээд ингээд шуурхтай хүүтэн өдөр тэгэж ингэж нөгөө нэг юм хүүтэн байх тусмаа экстрим байх тусмаа. Тестостероно ялгаруулж байгаа арга нь юм шиг байгаа. Би найзтай дараад. Өөе би гоё юм гэдэг юм биш нэрээ. Ингээд нөгөө нэг ажлаасаа ингээд тараал явна шүү дээ тий. За. Тэгээд цалин бууцсан өдөр бүр гоё шүү дээ. Ааха. Би энэ баард орсон чадсан шүү дээ. Иш орсон чадсан. Хин надад хоригдох юм бэ? Яах юм бэ? Яа, тэр стогой мэдрэмж. Тий. Тэр стогой мэдрэмж шүү. Тий. Би энэ ч ороод юугаа уусаж миний дурштай. Би чадсан шүү дээ. Тий. Зүгээр тэр чинь бодож байгаа тий. Ихэмчтэй бодлын төвшөд яа. Тий. Ихэмчлэн бодлын төвшөлтөөр. Тий. Нэр гоо тэгэж бодох чинь эрхчлээ байгаа даа байхгүй юу? Тий. Гоо орон суугаад яах чи билээ тий бас. Тий. Тэр нэр дүн өглөөтнөр би цэцэг өнд гараа хончлсон. 2 сарын 20. Найзхад төрсөн өдргээд. Чи яриад тий. Чангал юм. Тийм үү. Би ер нь тэгэж нэг тэгэж уул хадаар явах тий нөөчлөх тий. Тий надад бас байгаль таалагдсан. Эсвэл надад тийм байхгүй. Тэжээс баардороо суужсэн хамаагүй. Ганцаараа тий. Тий ганцаараа. Нэр ганцаараа яг ингээд бааханд ороод уужсан юм ер нь. Би нэг удаа тэгэж үдсэл яг тэр чинь дандаа юунд байхгүй шүү дээ. Нэг удаа тэгэж үдсэн зүгээр аштайхан санагдсан. Тийм. Тий. Ороод би нэг шиг би уучаад тэгэл явдаг гэсэн. Тэгвэл нэг шил би ууцсан гэдэг чинь 15 минут байсан шиг тий. Оггүй нэг 20-30 минут болно гэж. Тий. Ганцаараа бааранд бол орж ин. Би нэг стрип клуб бол орж ирсэн. Ганцаараа юу стрип клуб. Тийм. Ганцаараа Нэг биш нийлээд орчихсон нэгс. би бол ганцаараа бааранд 1-2 удаа орсон. Гэхдээ нөгөө удаан суух бол ястай үгүй юм билий. Яаж уух бол яаж ичсэн ч хантай л уух юм бил. Нэрээ. Оо ёстой хөгжим сонсоод ганцаараа суух шиг гоё юм дээ. Тэгвэл өөр л баг. Тий, тэгж болсон. Тийм би нөгөө нэг том шивчтэй орж ирээд бад гэж суугаад тэгэл ингээд суучих. Гэтэл та шалээгүй л шүү. Ганцхан би ууч явсан гэдэг тухайд нэг тийм дотоод огол юм байна. Ир хүн шиг байгаагүй дээ. Яг үг ингээд стаст гой хусчээд гэсэн ганцхан би ууч цаа яв. Тэр нэг юугаа би айгүй ингээд тэжиж чадсан. Нэг хинч надад бити оргоогүй. Бити ТV юм аав гэж хэлэхгүй. Тийм ээ. Тийм зүгээр нэг ганцаар. Яг өөр чинь надаа ажил тараад гэдэг чинь би чинь нэг 6-7 цагийн үед штэ. Баарнд бас хүн байхгүй. Бүр хоосон. Тэгээ бүр хоосон баарнд ингээл ороод суугаад уучаал тэгэл явган тий. Нэр нэг тийм би чадна гэдэг мэдрэх гоё юм. Тий. Яг тэр мэдрэмжийг л авах гэдэг штэ. Тий. Яагаад болдгоо би болно штэ. Надад хинч хорихгүй хамгийн онд. Тий. Ер нь хараад байгаа чинь айгүй хэцүү. Тэрийг мэдрэх тий. Одоо ингээд аядлаар би их нэртэйгээ явна штэ тий. Хаашаач явсан ингэсэн тэгсэн тий. Заавал надад тий. Үг хэл. За бити хамаагүй их уугаарай. Наазахын үг тэр. Тий. Наазахын үг байхгүй юу? Тийм тэр нэг тийм сайхан сонсогддог штэ. Тий. Тийм шүү. Тэр юу ганцаараа ингээд зүгээр ингээд удаан ингээд юм сонсоод тавих бол нэр гоё юм байна. Юу ёстой жигнэсээ ингээд тарих бутан цоосчт юм лээ. Юу ч бодохгүй юм чи. Тэр өдөр тутам бид нар чи өдөр нэг 3 цаг тавьчих байгаа шүү дээ. Нэг цаг 30 минут. Тэгээ ингээд тавьчих жагаад юун дээр орхон дээр буугаад нэг кофе уучих байгаа. Кофе уучаад тэгээ гарч ирээд нэг тамхитаа тэгэл дахиад гараал тавих гэж. Тэгээ дархан орчод би зүгээр дархан орчоод дархны сүүд гомын идчихэд тэгээ жах гадаа жоо шахаа сууж байгаа. За буцъя да. Тэгээд хөгжмөө дахиж сольж листээ сольж байгаа. Тэгэл буцаад гараал тавих гэж. Би яг нүдэнтэй зүгээр ингээд гинт байж байгаа. Юу руу яваа гээл. Юу бага биш нэ юу багнуур. Тэр багнуур явчаал тэгэл үрээд ирсэн. Тийш явмаар санагддаг. Гэтэ ганцаараа бол надад бол амар утгагүй. Тэгээ ханьгүй хүнтэй юм ярихгүй тэгээд явна гэсэн нэг байдаг. Тий. Чи яг нөгөө ганцаараа кино үздэг нөхч чинь. Угс би тэгдэг харин.
Ямар амар юм бэ? Юу гэсэн үг вэ? Би ганцаар кино үзэхгүй л энэ надад амар тухгүй юм хажууд. Кино театрт ганцаар ороод кино үздэг юм шүү. Би кино театрт 3 кино үзсэн. Намраас хойш ингээл ганцаараа. Тий, хамгийн сүүлд No Other Choice-ыг ганцаараа үзсэн. Өөр юу ч үлээ. 2 3 кино. Ажил нөхөр юм бэ. Юу гэсэн одоо хараа ганцаар үздэг шүү дээ. Ганцаараа кино үздэг зөндөө үлээ. Одоо залуучууд аягүй үздэг болсон. Ингээд нэг нэгээр ингээд акт кино театрт гэж үзэж байгаа юм. Тий. Гэр мөртөө бол кино ганцаар үз. Би гэртээ ганцаар үздэг ой. Тий. Баашиг бүр болохгүй нөгөө юм бамбуурч чолтоо тавьж байгаа гэсэн. Гэтэ эмхтэй үнтэй яг ингээд гэртээ ингээд кино үзэх юм бол яг ингээд нэг гоё юм биш тий. За хажуугаас юм асуувал за дуусгүй бай зүгээр үзэхгүй шүү дээ. Бид цуг солонгос сериал үздэг. Солонгос сериал бол яах вэ тий? Гоё шүү дээ. Тий. Солонгос сериалыг их нэртэй үзэх шиг гоё юм байхгүй. Тэгээ гоё яг хоёулангийнхан халагддаг нэг кино олоод үзэх гоё л доо. Тэрийг олж гоё шүү. Тэр чинь болно тэр болгоо ингээд нөө сонирхолд авахгүй байгаа. Тийм ээ тийм ер нь тийм. Ер нь тэрэндээ л аа. Уг нь болтгсон бол би ихэнхдээ бас ингээд тогломоор ахгүй. Компьютер тоглоомоо сонирхолтой л. Яа, хуучин залуу багч бид тэр шинүүд юугаар Шегагаар нэг танк тоглодог гэдэг шүү. Та хоёулаа тоглодог. Тий, хоёулаа тоглодог шүү. Nintendo. Тэр үед нүдийг ч аягүй эргэжтэйлэг байсан юм байна л да. Одоо хашаах эмгтээлэг болсон. Хоёулаа сериалаа үзчихсэн. Одоо би сая мөгийг ярьж хат бас яг тийж бодсон нөө. Эмгтэй нь асуудаг гэд би ихнэрээс асуу энэ юу гэж юу гэж үгээр. Тэгдэг би болоо. Би илээс хүмүүсээ би ингээ ирчүүдтэй ярьсан. Зүгээр би жинхэнэ ирчүүдтэй ярьсан байхгүй. Йоо зүгээр нэг бүжин гөлөг хоёр соцдог байсан. Тэ надаас мэдгүй зүгээр ингээ нэг тийм харин тийм сериал нэр гоё үзүүл гоё баха. Тэрнээс яг ингээ кино үзэж явах тэгээд ингээ нэг юм асуухгүй ингээ цуг үзүүлчих гоё л баг л та. Асуухаар л тэгэл ингэч болоо явж дээ. Тэгээ би асуудаг юм уу? Асуудаг юм юмс. Нэг удаа асуувал тэгээд нэг өдөр болгоо асууад идэв. Гэхдээ тэгэл тэрнээс биш надад ингээ дахиж ингэмээргүй юм байна гэл тэгэл үс ингээ би үс дунтахын Одоо нэг чаддаг кино чи юу гэж нэдгээд дэх юм бэ л та. Энэ одоо яах вэ гэдэг. Яах вэ одоо энэ гэдэг. Тэгээд ерөөсөө ганцаараа кино үзэх л гоё тухтай. Чи зожиг болоод юм шиг зүгээр нэг иршүүд мэржүүдтэй чи. Тэг жожиг болцсон надад чи яриа. Тийм шиг. Бараг жоохон гажмар юм болсон юм шиг. Ер нь жожиг болцсон. Иршүүдэлтэй. Гөө иршүүдэлтэй. Иршүүд зам. Жиг кинод харж жигний иршүүд дандаа л ганцаараа л байдаг. Ганцаараа. Тий. Клинтистүүдийг гар гэж. Иймэрхүү иршүүд заа. Харрисон Форд дандаа ганцаараа. Иймэрхүү иршүүд ямар ихнэр авахыг боддог гэж. За. Тий. Эхнэр гэхээс илүүтэй нөө сексидэг угаалгын машин авъя гэж боддог гинэ. Яа. Тий. Эмэгтэй нэг бол тэгж л аа. Бабах юм яг энэ шиг. Амар ингээ нэг тийм эмхтэй энерги эндээс мэдчихсэн. Нэг амар яг нэг ээж ч юм уу нагц их таваг загж байгаа шиг. Эмэгтэйчүүдийг секс объект шиг харлаа гэдэг юм арай байна шүү дээ. Тэ яг хашигч байгаа шиг л. Йоо амар эмхтэй энерги мэдгэлээ сая. Нэг миу гэдэг шилжилт тогтоох шиг. За ер нь нэг юм гоё ирчүүттэй ярихгүй. Тий энэ хоёр Хатуу самар биш болох юм байна шүү. За чума хэдэн минут болж байгаа? 40 минут аа. За дуус. Одоо 5 минут ярьчих. Ярих хэрэгцээг хангамаар. За ингээд Хатуу самар нэвтрүүлгийн ээжл Яг тэгж явах юм бол энэ өөр амар шилчууртэй, жалчгнууртэй. Хоёр хоёулаа тийм аа. Хоёулаа тийм. би дугаал. Би л дугаал. За тий ингээд нэрэж ингээд бас нэг ихтэй хоёр эмэгтэйтэй ярих гоё ч юм уу. Тий амьдрал үтцсэн ингээд нэг юм хоёр ихчтэйгээ хамт суух гоё байлаа. Баярлалаа октоо. Зүгээр. За манай нэвтрүүлэг бид гурав өнөөдөр энэ аяллаа луужин гэдэг аяллаа компани офис дээрээс Хатуу самраа хийж байгаа. Тэгээ эр хүний жаргал эцгүүхээр гэж. Өнөөдөр энэ аяллаа луужин гэдэг аяллаа компани офис дээрээс Хатуу самраа хийж байгаа. Тэгээ эр хүний жаргал эцгүүхээр гэж. Тэгээд бидний юу нь болохоор
Facebook нь болохоор юу юм бэ? Крилэр аялал ууж ингээд хайвал Facebook руу н ороод мэдээлэл авчиж болно. Утас нь болохоор 91 82 82 82 байсан тий. 91 гэдэг тавгал зэшч. Тий. Тийм байна. За ингээд энэ хүрээд Хатуу самбар нэвтрүүлэг ээлж дугаар дуусч байна. Дараагийн дугаараараа дахин уулзъя. Баярлалаа. Баатар баяртай. Дасгал, ажил, амьдралын сорилт бүр эрч хүчээр мэдэр. Jameson Power. Канадын чанар эрчүүдийн хүч чадлын суурь.